гэх юм уу? Цахан байна. Одоо ойролцоогоор 5 болж байгаа учраас арай гадаа харахгүй болоогүй байна. Ингээд брендинг бус баруунууд ингээд зарладаг. Одоо ковидын үед локдаун байгаа учраас яг юмнууд нь халттай гэхдээ хувцснууд нь бас байж байна. За би та бүхэндээ Taiwan-ы стрит хоолыг харуулъя. Стрит хоолнууд ингээд байна. Taiwan гэхээр жүүсээрээ маш алдартай. Хүмүүс өдөр тутамдаа ингээд жүүс уугаад явдаг. Bubble tea гэж таныг мэднэ шүү дээ. За энэ бас тэгэхээр стрит бууцсан байна. Маш алдартай. За энэ бас тэгэхээр гахаамхтай мантан бууц байгаа. Мишгэн Монгол мөнгөөр ойролцоогоор 500 төгрөг гэдэг. Эндээ бол маш хямдхан тооцогддог. Ийм стрит хүмүүс ер нь ихэнхдээ ийм стрит хоол айгүй үздэг юм да. За миний хамгийн дуртай уух юм бол нэгдүгээр bubble tea. Taiwan бол bubble tea-гээрээ маш алдартай. За хоёрдугаарт нь болохоор би kiwi tea smoothie уух. За энэ удаад болохоор би kiwi tea smoothie захиалсан байна. Одоо яаж хийж байгааг нь харуулъя. Одоо хүмүүс маскад тайлж болохоор даглаа дээр очиод жуус явна. За энэ болохоор night market, real night market. Тэгээд энэ ковидоос болоод хаацсан байгаа дараагийн бичлэгээсээ гоё шөнийн night market-ийг харуулна гэж бодож байна. Манай Монголд ийм нөгөө нэг palm tree байдгүй шүү дээ. Анх ирээд амар гоё санагдчихсан. За одоо энэ даланг даваад тэгээд юу байгаа? Далай байгаа. Энэ болохоор номхон далай. Хондлайгаар тэгээд гоё үзэсгэлэнтэй харагддаг байгаа. Би Taiwan улсын Хуалин хотод амьдардаг. За Хуалин хот нь болохоор Тайпейгээс тренер 2 цаг гарan яваад ирдэг. Taiwan-ы аялал жуулчлал хамгийн их хөгжсөн одоо ийм хот байгаа. Ерөнхийдөө хөдөө талтай гэсэн үг. Тэгэхээр хамгийн гоё үзэсгэлэнтэй газрууд нь ер нь манай Хуалин хотод байдаг. Олон улсын жуулчид болон Taiwan-ы өөрийнх нь иргэн ч гэсэн ерөнхийдөө Хуалин хотыг айгүй их зорж ирдэг. За манай кампусын хувьд болохоор энэ хүү хотоосоо 30 минут автобусаар яваад тэгээ хүрдэг 10 га кампус. Энэ сургуульд хурж ирээд би хамгийн их таалагдсан зүйл нь бол манай сургуулийн кампус байсан. Яг сурагчдын хүчнийг бүрдүүлээд 10 га газарт бүх сурагчдад хэрэгтэй бүх зүйлээр нь хангаад хоол, хүнсний газар тэгэл бүх зүйл нь ер нь маш тав тухтай ийм crowded ийм олон хүн цугларсан ийм газар байхгүй, кампус дундуура ямар ч тийм машин, тэрэг, скутер явахгүй ер нь айгүй гоё байдаг. Тэгээ бид нар амралтын өдрөөр юм уу чөлөө цагаа өнгөрүүлэх энэ Хуалин хотод ирдэг байгаа. Өнөөдөр гадаа айгүй гоё байна. Монголд болохоор яадаг лээ. Машин ирж ивэл гялс гарчиг тэгтэй. Гэтэ зарим үедээ Монгол цангаа гаргана. За тэгээд Taiwan ер нь айгүй үзэсгэлэнтэй амар тайван хот. Анх ирээд нэгдүгээрт халуун айгүй хэцүү байдаг байлаа. Хоёрдугаарт гинт айгүй хүчтэй газар хөдлөлт мэдрээд хэцүү байдаг байсан. Одоо баг газар ингээ хөдлөхгүй ингээд сар мор болно. Үй энэ чи яга хөдлөхгүй байна гэд. Тэгэж боддог болсон. За энэ гарцсан тэнд байгаа юм байна да. За би гарцаар нь гайхаа.
Тэгээд ер нь бол Тайван стрит фуд айгүй хөгжсөн газар. Манай Монголд бас яг зуны уйлралд нэг юун дээр нөгөө гэрэл гудамжин дээр стрит фуд айгүй байдаг штэ. Яг тийм зүйлээр их хөгжих юм бол ерөнхийдөө иргэдийн одоо хувийн хүмүүсийн бизнесийг айгүй дэмжиж ер нь эдийн засаг айгүй хөгжих байх гэж би боддیں۔ Тэгээд за манай гурав тэнд нам хүлээгээд байж энэ. Тэнд нэг хүн тайлбарлаж байна. Ocean байна. Hello. 你哪一国的 ？Korea。蒙古人。蒙古。对对。谢谢。 За далаа дээр ирэхээс өмнө смутигээ дуусгачлаа. За далаа гарчихсан. Вау. Манай охтод зураг авах төлөвлөгөөтэй байгаа. Гадаастай гоё яана. Нартай биш. Тайван арал улс болохоор ингээл хотынхаа хажуудалд. Гэхдээ ер нь хэд Тайпей эднэр бол шууд далайн хажууд биш. Зарим хотууд нь л ийм далайн хажууд байрладаг. Бага тэгээд далайн хажууд байрладаг нэг хэцүү юм гэх юм бол амар чихтэй. Хэрвээ хуучин байшинд ингээд амьдрах юм бол бүх юм нь одоо хөгцрөн чийний арчил гарна би өмнөх нэгдүгээр бичлэг дээр бас хэлжсэн. Анх би өөрөө угаасаа төрлийн одоо чихний диатезтэй тэр маань болохоор энд ирээд нэмэгдээ чийний арчил болсон. Яагаад гэвэл дөнгөж хурж ирээд юунд 30 доромд орчихсон байхгүй юу? Тэгсэн чинь тэнд нь болохоор хэдий кондишн гасаасан ч гэсэн айгуу чихтэй хэрвээ шинэ баригдсан байрлал турах юм бол гайгүй. За далаа юм байна. Ойр далаа дээр ирээгүй өстэй гоё. Гэхдээ тэгжээд би дараагийн бичлэгээрээ өглөөний нар мандахыг харуулна. Өглөө нар мандах бол айгуу гоё үзэсгэлэнтэй харагддаг. Скутертэй бас далайн өөр газрууд одоо тийшээ эднэр ингээд тэр уулыг ингээд тойроод эднэр явах юм бол айгүй гой газрууд зөндөө байдаг. Дараагийн бичлэгээрээ би та нартай илүү гой зүйлүүдийг үзүүлэхийг одоо хичээж ажиллах болно. Энэ чулуунууд юу юм шиг үлээ. Далайн одоо нөгөө нэг давлгааг хитрхийн наашлуулахаас хамгаалдаг юм гэж магадгүй. За энэ гацалтанд орлоо. Далайн эргүүдээр ийм бүхэн буудлууд бас айгүй байдаг. Яг ийм далайн эргийн буудлууд авах юм бол өглөө босоо цонхоор нь болохоор маш гоё үзэсгэлэнтэй харагддаг. Ийм байна. 2 жилийн өмнө би сургуулийнхаа нэг аяллаар далайгаар одоо онгоцоор 1 цаг гарan яваад далайн нэлээд одоо 1 цагийн зайтай далай дээр онгоцоор яваад тэгмүүтээ дэлфин харж байсан. Аягүй хөөрхөн бүр ингээд тэр хадаа ингээд бүр чуулсан киноноор гардаг шиг одоо миний хувьд ахлаа киноноор гардаг шиг аягүй гоё байсан. Тусламжтай гоё зүйл юм аа нэг байсан.
далай дээр ирсэн байна. Та нар далайн чимээг сонсоод гоё тайвширлыг мэдрээрэй. За далай руу гүүгээрэй. Гүүгээрэй. 1 2 3 outfit юм байна. Далай дээр ирэх байгаа учраас цэнхэр хувцас өмссөн байгаа. За одоо оройн 7 цаг болж байна. За гадаа нэг иймэрхүү нар жаргаад шүний амьдрал хийж байна. За охтуудаа өнөөдрийн сэтгэл ямар байна? За хэдүүлээ нэг стрессээ тайлаад нэг чанга хашгирчих уу? 1 2 3 За би микрофон зүгсэн багтаа хашгирахгүй шүү. За үнээр гоё ялаа өнөөдөр бүр ойр далай дээр ирээгүй тэгээд энэ далайн влогоо ингээд дуусгая. За үргэлжлүүлээд одоо дэлгүүр очоод ээлжтэй байх байгаа. За тэгээд эргээд дэлгүүр дээр уулзцгаая. За битүүрүү одоо Эмарт гээд дэлгүүрлээ явж байна. Тэндээс ороод хүнсээ авчаад тэгээд автобусандаа суугаад гэрлүүгээ харин одоо 7 цаг болж байна. Гялс хурдан яралтай явахгүй бол ковидоос болоо бүх юм 8 гээд хааж байгаа. За тэгээд шүний хуалын нэг юмрх байна. Энэ night market байна. Уг нь бол энэ ажиллаж явах юм бол бүр энэгээр хүмүүс амар булнаад амар crowded байдаг. За тэгээд би нэрээ ийм Кагомегийн томатны шүүс уух дуртай. Хэрвээ та цус багталтай бол 7 хоногт ядаж нэг удаа уух юм бол одоо тархлаажин сайжрна шүү гэж бас багаан зөвлөгөө өгсөн юм. За гадаастай гоё юм. Влогинг гэдэг би одоо бараг анхудаа ингэ гадуур бичээд явж гин. Влогинг гэдэг бас тийм ч амар зүйл биш юм. Гэхдээ энэ бүх турсамжаа ингээд хадгалаад бичээд дараа нь Монголд очиод ч гэсэн ингээд явж илээ гэд бодохоор гой санагдах ах гэж бодож байна. Корхон жижигка. Да, хамгаа хараад. Ямар зориулттай наадах чам? Надад зориулт. Тэр бүргийн харуулт анхааны зориулт.
Адилхан ч юм уу? Ямар олон төрлийн жимсээ гинэ. Энийг чинь кофе. Вау. Надаа хамгийн гоё нь усан үзэнтэй нэмэр гоё юм бил. Бид нар дэлгүүрээсээ гараад одоо гэрлүүгээ явах гэж байна. За автобусны цуглаал дээр ирсэн байна. За бид автобусаа хүлээгээд одоо автобус тэнд ирж байна. Автобусны цуглаал дээр одоо 8 цаг өнгөрч байна. Одоо гэртээ очиод амрыг да. 新жилийн дуу юм те. 日雪到了。 За гэртээ ирлээ. 到了。 Харин тийм. Нэг шинэ жилийн уур амьсгал орсон юм шиг санагдчихлаа. Bye. За гэртээ ирлээ. За одоо дуугаа тийм хэлсэн байгаа. За тэгээд одоо би энэ влого дуусгая гэж бодож байна. Тэгээд миний влогтай өнөөдөр хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр илүү сонирхолтой зүйлсийг үзүүлнэ гэж ер нь бодож байна. Хэрвээ та миний бичлэгийг цаашдаа үзхийг хүсэх юм бол subscribe төвчөн дээр дараад хажууталд байгаа хонхон дээр тарах юм бол та миний бичлэгийг цаг алдалгүй хамгийн түрүүнд танд notification очоод үзэх боломжтой.